Сайн бацгаана уу? Өнөөдрийн маань влогийг үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө влогоор өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрүүдийн талаар бяцхан танилцуулга видео хийхээр шийдлээ. За энэ жилийн хувьд би 3 янзын дэвтэр ашиглаж байгаа. За хамгийн ихний дэвтэр маань бол сар болон 7 хоногийн төлөвлөгч дэвтэр. Сарын төлөвлөгөөний хувьд гэх юм бол чухал даалгавруудын маань эцсийн хугацаа уулзалт үзэргээ тэмдэглэж явна. Үүний дараагаар 7 хоногийн төлөвлөгч хугацааг маань харагдаж байна. За энэ 7 хоногийн төлөвлөгчн дээр бол илүү наривчилсан ямар даалгавруудаа тухайн өдөрт хийх үү, юу хийцэн байх ёстой гэдэг юм уу, тэр талынхаа зүйлсүүдийг арай наривчлаад бичиж явдаг. Дараагийн маань дэвтэр бол илүү өдрийн тэмдэглэлтэй төстэй гэж хэлж болно. Хуудас болгоно ямар нэгэн зураас тэмдэглэгээ байхгүй учраас хүснээрээ чимэглэх боломжтой. Миний хувьд зурж чаддгүй учраас олон янзын стикерүүд ашиглаж хуудасуудаа чимэглэх дуртай. Мөн Японд өнгийн скотчнууд бас маш алдартай байдаг. Тэдгээр скотчнуудаар мөн маш их хийж явдаг. Тэрийнхээ гаднахыг бол дэвтэр худалдаж авсан Muji гэдэг дэлгүүрээс өөрсдийнх нь тусгай хамгаар ингэж тэмдэглэгээ хийсэн. За мөн хуудас болгон дээрээ тэмдэглэл хийхдээ тодруулагч ашигладаг учраас дараагийн хуудасаар дээрээ нэгдээд байсан болохоор нэг хуудасаар хооронд нь наачсан байгаа. За жишээлх юм бол нэг сарын хувьд ямар зорилтыг би өөртөө тавьж байна. Юу хийхээр төлөвлөж байгаагаа ерөнхийлж бичээд за үүний дараагаас хэрхэн эдгээр зүйлстэй хүрсэн үү, хийсэн үү гэдгээс сарын эцэстээ дүгнээд явна. За дараагийн утас нь бол энэ тухайн өдрийнхөө сэтгэл санааны байдлыг тэмдэглэх байгаа. Нийтдээ 8 төрлийн сэтгэл санааны байдлыг бол бичээд за эдгээр өнгөний дагуу өдөр бүр будаад явна. За дараагийн утас нь болохоор зуршлын тэмдэглэл. Ямар зуршлыг би өөртөө суулгахыг хүсэж байна вэ гэдгээ бичээд өдөр өдрөөр тухайн зуршлаа 1-5-ын хооронд үнэлгээ хийгээд явна. За энэ мэтчлэн өдөр болгон тэмдэглэхээс сарын эцэстээ бидний бичлэг шиг хайрлах болов уу гэж найдаж байна. За үүний дараагаар арай илүү академик мэдлэгийнхаа хувьд хэрхэн дээшилвэ, хэлний мэдлэгээ сайжруулсан уу, мөн судалгааны ажил маань хэр явцтайгаар явж байна гэдгээ тэгээд 7-7 хоногийн хугацаатайгаар тэмдэглэгээ хийгээд дараагийн утсан дээрээ болохоор бичих гэхээсээ илүү тухайн өдөртөө юу хийснээ зураг аваад баталгаажуулаад тэдгээрийг хэвлээд энэ хуудас дээрээ наагаад явах нь илүү сонирхолтой юм болов уу гэж бодсон. За сүүлийн маань хөтлөх гэж байгаа дэвтэр маань бол би энэ дэвтрийнхаа гаднал дээр арай буруу нэр өгчихсөн юм шиг байна. Энэхүү дэвтэр маань илүүтэйгээр өөрийнхөө хувь хүн чанар руугаа хандсан тэмдэглэлүүдийг хийж явахаар шийдсэн. За жишээлбэл 2020 оны үед ямар зорилго тавьж байгаагаа 4 хэсэгт хуваахаа. За
хувь хүнийхээ хувьд яаж усан дэвчих вэ? Ямар арга хялбаруудыг хийж хүсэж байна вэ? За сошиал амьдрал маань яаж өөрчлөгдөх вэ? Мөн ажил хичээлдээ ямар ахис дэвшил гаргах вэ гэдэг төлөвлөгөөнүүд маань явах байгаа. Үүний дараагаар мэдээж wish list, ямар томоохон худалдан авалтууд ч юм ямар хөрөнгө оруулалтыг өөртөө хийх вэ? За ямар амьдралын хэм маягийг өөртөө суулгахыг хүсэж байна вэ? За мэдээж хадгаламжийн тэмдэглэгийг хийгээд явна. За үүний дараагаас болохоор одоо жишээлбэл энэ харагдаж байгаа ашлан би хэрхэн өөрчлөгдсөн бэ? Ямар зүйлүүдэд би дуртай юм бэ? Ямар хүмүүсийг би биширч явдаг юм бэ? Ямар зүйл намайг илүү аз жаргалтай болгох юм бэ гэх мэтчлэн зүйлсүүдийг энэхүү дэвтэр дээрээ гаргахаар шийдсэн. За өмнө нь би иймэрхүү дэвтрүүдийг байнга хөтэлдэг байсан уу бас үгүй. 2019 онд би study planner гэдэг хичээлийн одоо энэ төлөвлөгч энэ дэвтрийг худалдаж аваад за өдөр бүрээр өөрийнхөө хийх ажлуудыг төлөвлөөд за явандаа эдгээр хуудасуудынхаа ингээ янз бүрээр чимэглэлээд зарим хэлбэрхэн зурх аргууд сурж байгаад зураад ингээд явсан маа надад маш сонирхолтой байсан. За өдөр бүрийнхаа энэхүү төлөвлөгөө гаргадаг маань бас миний бүтээлч байдлыг илүү нэмж байгаа юм шиг санагдсан учраас 2020 онд энэхүү тэмдэглэлийн дэвтэр хөтлөхийгөө бүр хобби маягаар хөгжүүлээд бас илүү бүтээлч байдлаар тэмдэглэлүүдийг хөтлөж явъя гэж шийдээд эдгээр 3 янзын дэвтрийг аваад явсан. Мэдээж энэхүү дэвтрүүдийг чимэглэхэд бол маш олон зүйл хэрэгтэй болдог. За та бүхэндээ өөрийнхөө ашигладаг материалуудыг танилцуулъя. Маш олон янзын тодруулагчнууд, мөн өнгийн үзэгнүүд байна. За мэдээж олон төрлийн цаасан скотчнуудаас маш их хэрэгэлдэг. Тэгээд мөн стикерүүд. Яаж ингэж хуудасуудаа өөрөөр чимэглэх санаагаа олдог вэ гэвэл pinterest.com-оос олдог байгаа. За bullet journal ideas гэд хайхад бол мянган санаанууд гарч ирнэ. За энэ дээр хийж болох хуудаснуудын санаанууд мөн цаашлаад хялбархан зурх одоо ямар зүйлсийг зурж болох вэ? Зурх мөн санаанууд хүртэл энэ pinterest.com хаягийн дээр байдаг. Мөн өөрийнхөө таалагдсан санаануудыг save хийгээд өөрийнхөө одоо аккаунтн дээр мөн хадгалаад авах боломжтой. За өөрийнхөө хадгалсан санаануудыг та бүхэндээ сонирхуулах юм бол эдгээр харагдаж байна. За одоо эдгээр ways I have changed 10 facts about me гэх зэргийн эдгээр асуултуудад аль болох хариулж эдгээр одоо хуудасууд дээрээ тэмдэглэж үлдээх гэж зорж байгаа. Ингээд өнөөдрийн маань блогийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Таалагдсан гэдэгт найдаж байна. Хэрвээ таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээ битгий мартаарай. Дараагийн дугаараараа уулзлаа. Баяр таа.